За ингээд 5 дахь өдөр залуучууд ууж идээд гадуур явж байхад чихвчээ зүгээд подкаст сонсоод гэтээ ууж идээд ингээд бас сонсож болох юм ингээд байж байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргээд ингээд та бол Монгол улсын баатар юм. Хомын баатар юм гэж байна. Тэгээд манай подкаст болохоор Humans of Home буюу ингээд home office-д байгаа underrated хүмүүсийг одоо ажил мэргэжлийн яриулах тэгээд бусдад шидэх санаа тий загинч хэлэх үгс зэргийн яриулах одоо тийм подкаст байгаа. Тэгээд одоо өнөөдрийн зочнор бол мандах буюу одоо Нябо мандах ирсэн байна. Underrated нэгэн underrated мандах болон underrated одоо нягтлан хүн байна гэж. Тэгээд чи өөрийгөө underrated гэж бодож байна уу? Үгүй. За тэгвэл яриад дуусгая. Тэгээд одоо ч ингээл зарим хүмүүс ч л мянган одоо фолловерстай хүмүүс байгаа шүү дээ. Дөнгөт одоо жишээ чи хэдэн фолловерстай байна? 250 мянга. Тэгэхээр л underrated болчиход байгаа юм л да. Тэгээд гэтээ энэ хүн бас хэлэх юм байж болно шүү дээ. Одоо ингээд Нябо хүний одоо амьдрал ямар үдийн тэгээд одоо конкурсаа өгөөд тэ Нябо болё гэж бодож байгаа хүүхдүүд одоо байгаа л байлгүй одоо тэр хүүхдүүдэд ингээд сайхан реалитиг одоо сайхан ярьж өгнө өнөөдөр. За тэгээд өөрийгөө танилцуулах уу? За одоо. За сайн байцгаана уу миний Монголын эрхэм сонсогчдоо. MNB гэж ярьж байгаа юм шиг. Дэлгэр сайхны мандах гэдэг. Тэгээд home office-д байрладаг зээл платформ гэд байгуулагт нэгтлэн бодогч хийдэг. Одоо ингээ 2 дахь жилдээ хийж байгаа. Санхүү эдийн засгийн их сургуулийг яг нэгтлэн бол биш. Санхүүгийн удирдлага гэдэг одоо санхүүч мэргэжлэр төгссөн. Ийм хүн байна. Тэгээ сургуулаа төгсгөөс өмнө нэг 4-р курсынхаа өвлөөс эхлээд хас банкнд ажиллаж байсан. Тэгээд нэг хагас жил хэртэ ажиллаад тэгээд зээлийн мэнд орж ирсэн. За тэгээд нөгөө нэг нягтлан гингүүт чинь нэг юм байгууллагын арийнхаа судал дээр ингээд байж байгаа нэг ихчнэр байдаг шүү дээ. Яг no offense тэ би ихчнэрийг тэгээгүй шүү. Гэтэ ингээд нэг юм баатарлаг биш юм шиг мэргэжил байгаа гэдэг шүү дээ. Одоо ингээд ямар нэгэн компанид ажиллаа ингээд IPO гарлаа тэ. Ингээд гадуур 0 постэр нагаал телевизээр захирлын ярил. Тэнгүүд тэрнийх нь ард нь ингээд нэг нягтлан хүн байж байгаа шүү дээ. Тэд нэг юм одоо алтаршуулах одоо нэг тийм хэрэггүй ч юм шигтэй нэг тийм алтаргүй нэг хүмүүс байт юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэд яг энэ мэргэжлийг яг юу гэж бодож байгаа нөхөхгүй одоо хэр баатарлаг юм те одоо хэрэгтэй юм л хийж байгаа байлгүй. Тэгээд тэрийг ингээд хүмүүс одоо ингээд магтахгүй байхаар ер нь одоо тийм юм зам бодогддог. Тэ надад ингэ санагдаад байдаг байхгүй. Одоо бид нар чинь ингээ хүн төрөлхтөн чинь яг ингээд үндэ бол өөрсдийнхөө амьдралд ингээд өөрсдөө утга оноогоод өөрсдийнхөө нийгмийг ингээд өөрсдийнхөө хүрээлэлд ингээд утга оноогоод утгатай болгоод за бид нар ийм юмд баригдаж амьдрын шүү гэдээ өөрсдөө дүрм зохиогоод тэрэндээ өөрсдөө ингээд нийц хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэрэндээ ингээд нийцүүлдэг тусгай хүмүүс ингээд гаргаад ирчихэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл юу нэгтлэн одоо ингээд тайлагнадаг хүмүүс те эсвэл одоо хуульчт гэдэг ч юм уу өөрсдийнхөө бүтээсэн тэр структур дотор тэр бүтээсэн структуртай тааруулдаг хүмүүсийг ингээд дахиад бий болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол би ингэж удаад гэдгийг зүгээр бүтээсэн юм дотроо таарах гэж ингэж явж байгаа ажлыг хийдэг гэж би өөрөө боддог байхгүй. Тааруулах гэж явж байгаа. Таарсан байгаа шүү гэдгийг нь батлах гэж байгаа юм гэж би боддог. Тэр бас яг нэг одоо нягтлан болж байгаа хүний персоналитийн бас ингээд одоо мэрэгчлэлтэй матч хийх хэрэгтэй байх тийм. Одоо ингээд энтерпренeur одоо болоод та ингээд бахан ингээд адилхан подолк өмсөд ингээд стартап гэдэг бин баг ингээд газар тавингуудаа дээр нь ноутбукээ барингаа хөвтөд ажиллаж байгаа хүмүүс байна шүү дээ. Одоо тэр хүмүүс бол яг ингээд нэг юм олонний одоо анхаарлын төвд байх дуртай ч юм те. Одоо нөгөө нэг 16 персоналити байгаа шүү дээ. Myers-ийн. Тэрүүгээр одоо юу гэдэг нөгөө entertainer те. Гэх мэтийн одоо персоналиттэй хүмүүс байх бол одоо ингээд одоо нягтлан гингүүт нэг юм даруухан бас персоналиттэй байгаад таарад байна уу эсвэл тийм одоо биш хүмүүс нь ингээд ажиллангуудаа тийм болчтой юм уу одоо яг юу болоод байна. Би бол яг даруухан гэдэг персоналитиг ихэнд нь бол тавихгүй. Ихэнд нь юу байх вэ гэхээр юм нөгөө аимсны шүгэнд нь дотор хувцасд нь сороочгоо яг өлөгдөг тийм структур яг хэрэгтэй байгаа байхгүй юу? Ордерлын хүн гэсэн үг шүү дээ. Ордерлын хүмүүс яг хэрэгтэй. Би сая хэлсэн шүү дээ яг нэгтлэн биш гээд тэнгүүд
би яг энэ ажлыг хийснийхаа дараа би ямар амар ийм нөгөө нэг зан чанар персоналитэтэй юм бэ гэдгээ мэдсэн аахгүй. Тэгээ яасан гэсэн чинь гэртээ сойзнууд нь нэг аяган дотор нөгөө одоо тий үсмэс самандаг юмнууд нь тусдаа нэг аяган дотор байхгүй бол надад амар сонирн байдаг байхгүй. Үсэдэт юм шүү. Бодохоор үсээ самандаг юм нь амандаа идэг юмтайгаа хамт байхаар надад нэг л сонирн болохгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт миний одоо тий жишээлбэл угаасан амьс болон угаагүй амьс тусдаа байх хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Тэгээд дотор хувцаа амьснуудаа би угаахтаа жишээлбэл гараараа угаахгүй бол би тэднийг яг өөр юутай угаахаар ойлгохгүй байгаа байхгүй. Жишээлбэл ямар хэцүү юм. Тийм. Тэгэхээр миний персоналити яагаад вэ гэхээр би яг байх ёстой юмыг яг байх ёстой газарт нь тавихгүй болвол надад яг байж сууж чадахгүй тийм хэцүү бол биш. Гэхдээ надад нэг тийм сонир утгагүй санагдаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл би амьсаа мактагаа угаачаар миний амьсны хэр одоо макн дээр наалтах уу эсвэл би амьсаа мактагаа угаачвал би мака өмсөд явжснаас ямар ялгаа байгаа ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Ингээд шүү дээ. Мак за уг нь юу жисэн ингээд амьс макны яриа болоод эхэллээ. Гэтэ яг сайхан байна. Тийм яг одоо тийм шургуулгууд яг ингээд юмаа хийдэг хүн бол яг нягтлангийн ажилтай ер нь яг адилхан зав. Нягтлан яаж юм гэхээр зааж байгаа. Ер нь нягтлан яг юу гэдэг зүгээр амар гоё товчхон яриад өгч та ингээд. Ерөөсөө яаж юм гэхээр би ихэнд сая хэлсэн шүү дээ. Хүн төрлөختний өөрсөндөө тавьсан стандартад чи өөрийнхөө байгууллагыг ч юм уу эсвэл өөрийнхөө итгэж үнэмшиж байгаа тэр газрынхаа тоонууд нь тэр стандартад нийцж байгаа шүү гэдгийг баталж байгаа юмс хэвгүй. Тэгээд батлахын тулд одоо тэр стандартууд ингээ гарсан байгаа шүү дээ. За яг энэ дансны тоонууд чинь тэдэн тим гэдэг тоон байжээж та нар сайн байгууллага байна гэдэг ингээ хэлсэн байгаа байхгүй угаасаа. Ялангуяа санхүүгийн бизнест бол яг энэ дансан дээр чинь эдээс дэш тоо байжээж та нар наад ажиллаа хийж болно. Хүрхгүй байвал уучлаарай та нар наад ажиллаа хийхэ бол гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээд ажил үүргийнх нь чухлыг бодоод үзэх юм бол хэрвээ би ажлаа муу хийгээд миний гаргаж байгаа талангууд чанаргүй байгаад ах юм бол удаа дараа чанаргүй байгаад ах юм бол ер нь манай байгууллага ажиллаа хийж чадхаа болно. Тэнгүүд нөгөө хөөрхөн текмек хүүхдүүд чинь те юу текмек бодоо явчлаа шүү дээ. Тэгэхээр миний хийж байгаа ажил бол тэр дансан дээр яг байх ёстой тоонуудыг бүгдийг ялгаад одоо над руу ямар ч хамаагүй нэг тоо ороод ирэхэд би тэр тоог хаашаа орох ёстойг нь мэдээд ямар хууль дүрмээр зохицуулагдж байгааг нь мэдээд би энэ тоог хүлээж авч болохгүй гэдгийг шийдчихэнгүүтлээ шийдснийхаа дараа хаашаа орох ёстой руу хуваарлаад тэгээ нийлүүлээд тэр стандартын тайланг гаргаад тэгээ явуулж байгаа гэсэн үг. Гоё сайхан зугаатай хөгжилтэй ажил шиг сонсогдож байна. Тоонууд таньж байна даа. Тийм сайхан тоонууд өдөржингөө гоё ихсэл хараад гоё амар өөртөө ярьдаг шүү. Тэгээд чи сонсдгоолах ингээл ярьжсэн ёо юу вэ? Энэ бот юу вэ? Тэр тооноо харангуйтаа цочрдоо зүгээр л цифрүүд шүү дээ. Come on. За тэр яг хөөхгүй. За одоо ингэ жоохон хувийн юм руу одоо гулгаж орцгоо. Тэгээд одоо санхүүгийн газар ажилладаг хүмүүс одоо тэр тусмаа ингээд нягтлан одоо тэр хүмүүс одоо сургуультанд бодвол заадаг л байлгүй дээ ингээл мөнгөний үнцэн минь тий заадаггүй юм уу? Заанаад. За тэнгууд тийм юм ингээд сурчингууд ингээд хувийнхын амьдрал дээр одоо мэрэгчлэн одоо наалтж байна. Одоо хэр баяжчих вэ? Одоо нягтлан хүмүүсгүүтээ яг одоо жоохон байх юм миний одоо төсөөлөл бол юм баян хүмүүс баймаар байхгүй. Гэсэн чинь нэг тийм биш одоо нэг байгаад юм шиг харагдаад байдیں۔ Тэгээд өөрийнхөө одоо хэр баян одоо өдрөө ярьж өгч. Ер нь яг хэрэг болж байгаа мэрэгчлэн одоо амьдрал дээр. За одоо яг хийж байгаа ажил маань хэрэг болж ийн вөхөөс илүү тэр тоонуудаа яаж хандж ийн вэ гэдэг маань ингээ хэрэг болдог. Одоо жишээлбэл ингэдэг байхгүй юу? Жишээлбэл дэлгүүрээс юм авахтаа ингээл учиргүй үнийг хараад энэ өстө 2950 юм байна. Энэ 2970 юм байна. 70-ыг авъя гэдэг ч юм уу. Учиргүй бол тэгээд байхгүй. Магадгүй хүмүүс тэгж төсөөлж иж магадгүй. Бас нөгөө энэ нь юунаас шалтгаалаад байна гэхээр наснаасаа ч юм уу
генерашнээс ч юм уу шалтгаалаад яж магадгүй. Бид эсрэгээр яаж юм гэхээр тэрийг ингээд өөртөө хэрэгтэй гэж бодож авчаад хэрэгтэй гэж мэдэж авчаад дараа нь харьцуулдаг байхгүй. Одоо яг нэг бүтээгдэхүүнээ би жишээлбэл 3 өөр газараас авч байгаа байхгүй. Нэг нь Ориглоос, нэг нь Мартаас, Намангоос ч юм авангуутлаа. Дараа нь гэртээ ирээд би л хаяхгүйгээр ирээд хараад өө эн чин ингээд те ийм үнэтэй имийг 3 өөр газар ингэж зардаг юм байна. Гэт дараа нь би хаанаас авахгаа мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө тоон дээр яаж хандж байгаа хандлага маань амьдрал дээр ингээ хэрэг болдог. Тэгээд хэрэг болонгот нь тэгээд яаж мөнгө зөнг ингээд одоо хуран цугларч байна. Одоо гудсан дор одоо хэдэн төгрөгтэй цаашаа. Авдрандаа хэдэн цаастай гэж байна. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй. Одоо би ингээд 23 та охин их амар баяжаалтай хэвээр алт мөнгө зүгээл өсөж байж боломжгүй л дээ. Гүчи барих угаасаа юуг байгаа байхгүй. Сонирхолгүй гэдгээ хотлаа ингээд далдалчээ гэхдээ угаасаа боломжгүй байгаа байхгүй. Тэнгүүд яаж юм гэхээр нэг амар одоо хаагаж цацлаа баяжих арай болоогүй байгаа учраас ирээдүйд одоо тэр боломжийг надад өгөх тийм юмны араас би одоо явж байгаа байхгүй. Ирээдүйд намайг юу одоо тийм хангалттай амьдруулж чадхаар байна гэдэг экспириенсүүдийг одоо хураах шаардлагатай. Тэгээ одоо 23 гэжтэй ингээд тэр нь одоо ингээ хэр хол харагдаж байгаа юм. Одоо нэг одоо хөгшөө хүмүүс чинь ингээл явж байгаа л одоо ингээд эргээд харангуут одоо нэг тулсан замаа ингээд эргээд харангуут чинь нэг амар хол харагддаг шүү дээ. Би ч одоо ямар амьдэрсэн юм бэ те ингээд ямар их юм энэ үрчээв гэл одоо ингээд 23 дахь хүн одоо эргэж хараад л одоо нэг юм байхгүй л гэдэгтэй одоо 10 жил ч одоо ямар ч нэг овооч цоцсон өнгөрч байгаа шүү дээ. Юу овооч цоцох байтга бараг хотоогоод ам шүү. Тэгээд оюутан байх мах ч одоо яг ингээд хүн байсан гэж ярихад амар жоохон хэцүү байгаа байхгүй миний бодлохоор юу ч байхгүй. Одоо чинь би оюутан байхад өдрийн ингээд 500 төгрөгөөр амьдарч болоодсон байхгүй. Болооц тий. 500 цааш 800 ч үлээ. Яг нэг юм 300-ийн нэг юм цай аваад 500-ийн гойм аваад оюутан байхын нэг амар инээдтэй өлөө ол гэдэгтэй нэг соустай байна. Соустай. Тэр ихтэй одоо юу гэсэн яг хоолны газар хоолоо хийчихэд тэгээд нөгөө одоо бүрх юм ах зах гуляш хийсэн соус яалтчгүй үлдчихэж байгаа байхгүй юу? Тэрийг будаан дээр асхангууд оюутнууд бүр шажгантлах гэж байгаа. Тэр нэг 1000 цаг гэж хэлээ. Соустай бодоод үнэн. Тэгээд яг нэг тим амьдралаа гэж нэг одоо ингээ эргээд харах юмгүй одоо урагшаа ингээ амар их зам одоо өөрч одоо харагдаж байгаа байл үүд тэ. Тэмүүт ингээд яаж юм яарж гэнэ одоо чинь хурдан бойчж байгаасан тэ fuck ингээл одоо манай үеийнхэн ингээл зарим нь алаа л тэ TEDx дээр очиж ярьж мэрэл тэ. Эсвэл ингээл зарим нь бүр ингээд юм Харвард ингээд очиж мөцсөн ингээд яхад би энд ингээл гифтчин даа гэж ингээд ер нь бодогдож байна. Хэрвээ бодогдож байх юм бол одоо энэ юутайгаа ингээд яаж одоо коп хийж байна. Одоо энэ мэдрэмжтэйгээ. Аха. Би сайн нөгөө яг яриад орох гэжсэн чинь асуулт ороод ирлээ. Тэгэхээр одоо би яг угаасаа хүн болгоно нэг юм хангалттай жоохон баян амьдарчмаар шүү дээ. Баян маягийн. Тий, баян нутар. Тий, нэг тийм одоо яах вэ мах уу ч юм уу тий. Йоо, бөөрө үзүүлчмээр байна мэн. Одоо энэ улсын эмнэлгийн эрүүл мэндийн татгал яач навш гэж ч юм уу. Нэг тэгж бодож амьдрмааргүй шүү дээ хүмүүс. За би тэр хүмүүсийн нэг байна. Тэгээд тэгэнгүүт тэр хүмүүсийн нэг байнгут яг одоо би тэр хүн болох хэрэгтэй байна уу гэж бодож байгаа байхгүй. Яг одоо би интернетэд үзүүлээд те. Яг одоо би Шангрилагаар шопинг хийгээд яг одоо би ланча ариг аниад идэх надад шаардлага байна уу гэж бодонгууд шаардлага байгаа. Би одоо зүгээр 95 өмсөд явсан чи ер нь бол тийм шүү дээ хийж дэжгүй те. Намайг хин харах нохоохийн сах маяг юм байхгүй. Тэгэнгүүт одоо би тэр мөнгийг нэг амар тийм олон жил нэг зовж зүдрээд олно гэж юусаа бодохгүй байхгүй. Хэрвээ би том хэмжээний мөнгө олох ч юм уу эсвэл том хэмжээний карьерийг дааж авч явах тийм оо чансаатай, чалхтай, мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн болчих юм бол яг хүсэж байгаа мөнгөө үсрээд нэг 5-10 жил болчих байх гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо ингээл нэг юм баяжих темплейтүүд өгдөө шүү дээ. Одоо ингээл яг юмнууд байгаа юм л одоо ингээл өөрийнхөө бизнесээ эхэлгээл. Тэгтээ ингээ хүн болгон ч entrepreneur болох одоо тийм потенциал ба шүү дээ.
Тэнгүүт яг тэрийг нэг уншаад ангууд дундаас ингээ базагдаад ганцхан юм л үлдчихэж байгаа байхгүй. Илүү бол баг үр тэгээд илүү хадгал гээл тэгэл ерөөсө болчиход байгаа байхгүй тий. Тэг яг энэ темплейтийг ингээ дагах юм бол баг ингээ нэг 80 мая IQ-тай хүнч тий. Окей. Баяж штэ ер нь бол. Ямар ч нөгөө баяжчих нууц байхгүй байгаа дах чинь тий. Баяжчих сэтгэлгээний нууц моц гэсэн чинь ерөөсө тэр нэг нууц зүгээр ингээ ил байж байгаа байхгүй ингээд. Баг л тэ нэг захын хүний Facebook руу оронгууд ньюс бид тэр нь байж байгаа байхгүй ингээл. Ялгамжтай. Тийм. Тэгэнгүүт яг тэр нэг темплейтийг одоо ингээд дагаад яг баяжиж болж юм. Гэтэ яг ингээд одоо чинийхэр бол тийм чансаатай болонгуудаа ингээд богино хугацаанд ингээд тас гэл одоо олчих юм ба шүү дээ. Тийм одоо азант найдад. Богинч яг зүгээр одоо би за нэг үсрээд нэг сая төгрөгийн салентай байлаа гэж бодъё л да. За сая 500. Тэнгүүтлээ би одоо ингээл амар хадгалаал те нэг саяны хилдгээр энэ 2590 юм байд 2570-ыг аавь гэл 20 төгрөгөн дээр би ялчлаа шүү дээ. Тэрний одоо импакт нь би юм том мөнгөн дээр хэрвээ бодоод ирэх юм бол одоо ингээд нэг 5 10 жил хийж байгаа маань тэнд арай бага хугацаанд байх болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Одоо магадгүй би үнэхээр чансаатай одоо хүн болчлоо л да тий. Сайхан experience-тэй мэдлэгтэй тий. Тийм бакун болчлоо. Тэнгүүд тэнд би цуглаалаад, хуримтлуулаад одоо хаастлийгээд карьер хөөчих юм бол магадгүй хүсээд байгаа юм авчих байх гэж бодоод байгаа байхгүй. Гэтэ миний хүсэж байгаа юм бас тийм амар том биш юм болохоор би бас ингэж ханаад иж бас магадгүй л би одоо магадгүй тэр бүм төгрөний 10 байшин хүсэхгүй зүгээр нэг л байш хүсэж байгаа л баг л та гэж би өөрөө бодож байна. Тэгэхээр одоо би яаж юм гэхээр тэгэнгүүт одоо би ингээд зүгээр юуч бодохгүй амьдарч ийн гэсэн үг биш байгаад байгаа юм л та. Би одоо яаж юм гэхээр олж байгаа орлогоо нэмэгдүүлэх санаа өвөртлөхийн оронд одоо мэдлэг туршлагыг тэрнийхээ өмнө тавьчихад байгаа гэсэн үг байхгүй юу? Орлогоо нэмэгдүүлэе гэж чичрээд ахихаа оронд магадгүй илүү сайн ажиллая гэж ч юм уу эсвэл илүү өөр нэмэлт юм сураад ч юм уу тий. Ирээдүйн пакийнхаа одоо суурийг тавиад байгаа байхгүй. Тэнгүүд миний санаа зовох асуудал болохоор за орлогоо нэмэгдүүлэх юм чинь одоогоор би яах ёстой вэ гэхээр зарлагаал ухаалаг болох ёстой болчиход байгаа байхгүй. Зарлага ухаалаг болох. Тэнгүүт наад чи ингээд яг үтэх ёстой гэхдээ амар хэцүү шттэ яг ингээд зарлага ухаалаг байлгах гэдэг чинь ингээд одоо консюмеризм гэлтэй одоо ингээд хүмүүс их юм худалдаж авч байгаа юм тий. Хямрлаа, корона гарлаа. Хүмүүс юм авсаар л байсан. Тэгээд ерөөсөө нэг ямар ч ялгаагүй байгаа байхгүй ингээд яг ингээд нэг хямрал болонгот нэг бүх хүмүүс нэг дэлгүүрт ороод ирдэ штэ. Нэлээд цаалаа. Дайраад ороод ирдэ штэ. Гэтэ яг тэр хаанаас нь тийм мөнгө гарч ирээд одоо дайрж орж ирээд байдیں۔ Эсвэл бэлэн байж идэв юм уу одоо тэр хүмүүст мөнгө. Хавдрын мөнгө штэ найзаа. Авдраа. Тэгэхээр ч авдраа. Тий надаас авдрын мөнгө аагаа. Тэгэхээр тийм болол чи бас тэрийг барилгагүйгээ гараад ирнэ гэсэн үг. Тий яг өгөх гээд байвал тэгэл авдрын мөнгө барих л хэлэх. Нэг тийм авдрын мөнгөтэй хүмүүсийн гэтээ нэг юм одоо нэг байж байгаа байдал нэг өөр одоо надад санагдаад байдаг байхгүй. Яг ингээд юм ингээд эвгүйтж болно гэтээ ингээд авдрандаа юмтай хүн чинь нэг юм жоохон өөртөө итгэлтэй ба штэ. За юу зүгээрээ мүгээрээ гэлтэй нэг юм жоохон нэг бие тооцсон юм шигтэй нэг юм коки байдаг да. Тэнгүүт яг нэг авдрандаа юмгүй хүмүүс нэг юм чөөрчсэн байгаад байт юм шиг санагдаад байдаг нэг. Яг өгөх гээд хасгаруугаа орцсонтэй яг ингээд тэгч биш бүр ингээд хасгаруугаа орцсонтэй амар өрөнд орцсон ингээд жоох юм боломжт ууралж муурлалтай. Би чамааг яатсан гэж мэл. Тэнгүүт яг авдрандаа юмтай хүмүүс болохоор арай нэг юм одоо сайн хүн шиг юм шигтэй ингээд арай илүү лаг байгаа даахгүй. Тэгэхээр яг ингээд хүн ингээд авдрандаа ингээд мөнгөтэй байх нь бол чухал юм байна. Тэнгүүт авдрандаа мөнгөтэй байхын тулд хадгалах хэрэгтэй байгаад байна. Тэгээ хадгалсан чинь яг ингээд орчин үед өглөө одоо сэрэл унттлаа бид нар чинь ингээд реклам харж байгаа шүү дээ тий. Реклам үзэж байгаа, реклам сонсож байгаа, реклам яриулж байгаа юм тий. Тэгэд энэ дундаас ч одоо ингээд юу гэдэг телевиз үзчихсэн чинь гинт одоо юу гэдэг өгөөч чихэр боо юу одоо реклам гараал тий. Шууд гараал одоо боо гэдэг юм санаа боо. Борц гэдэг юм санагдаад одоо явчихж байгаа шүү дээ. Тэгэл оозера гэлсэн чинь нэг л өдөр нэг оозерын бүр ингээд хоногшдсан тий. Тийм болчихж байгаа. Тэгээ яг энтэй яг одоо яаж тэмцдэг одоо та нар залуу хүмүүс. Ер нь одоо тэмцэж чадчихна уу гэхгүй. Одоо яг юм авахаа одоо яаж болиулдаг вэ гэж л байна л одоо юм. Аваад идэм эсвэл надад нэг юм хідэн юу байдгийг зүгээр трикүүд гэдэг байхгүй. Олон хүмүүст ажиллах хэсгийг мэдэхгүй. Гэтэ юутайч надад бол ажилдаг. Одоо ингээд цалин маань буулаа.
Тэг. Тэнгүүд би яадгүй гэхээр сарын хамгийн цалин буусан яг тэр өдөр огт зарлага гаргадаггүй. Яг тэр өдөр юу? Тэр өдөр огт ямар ч Яаж зарлага гаргахгүй. Одоо би ямар нэгэн одоо төлбөр төлөх ёстой байлаа. Эсвэл яг одоо юу гэдэг чинь те. Өнөөдөр юм худалдаж авмаар санагдаад байл. Төрөөснөч өдөр байл яах вэ? Ямар тач би яг цалин буусан өдөр огт зарлага гаргадаггүй. Надад юу санагддаг гэхээр яг цалин буусан өдөр хүн амь мөнгөтэй юм шиг сэтгэл өөртөө ингээд төрүүлжтэй юм шиг санагддаг байхгүй. Тэгэнгүүт би тэрийн эсрэгээр нь олгоод цалин буусан өдөр зүгээр л өдөр юм шиг л би өнгөрдөг зүгээр. Тэгээ надад нэг хамаагүй зүгээр л би ингээд ажиллая гээл хариудаг ч юм те. Тэгэхгүй хүмүүс юу санагдаад. Тэгээ тэрний маргаашнаас нь эхлээд биелүүдэд ингээд төлж олно. Тэгэхээр анзаараад хахад цалин буусан өдөр тэгэж өөрийгөө ингээд цалин буусан өдөр зарлага гаргадаггүй байсан өдрүүдийг одоо ингээд тэр гаргадаггүй болцсон өдрүүдтэйгээ ингээд харьцуулаад үзэхээр одоо ингээд харьцангуй юу юм болцсон байлээ. Баг болцсон байлээ. Зардлууд маань баг авдаг болцсон. Тийм баг худалдан авалт хийдэг болцсон. Одоо мэдгүй яагаад ч магадгүй одоо нөгөө энэ айд мэдуудаас ч болоод ч юм уу тий утасны энэ одоо Instagram-ийн айд, Facebook-ийн айд мэдээс ч болоо ч юм магадгүй цалин буудаг өдөрт бид нарт илүү их айд үзүүлээд байгаа ч юм бид нар яаж мэдэх юм гэхгүй шүү дээ. Яг ингэ л мэдхгүй байхгүй. Сарын ихэн яг сарын хагас солонготой манай хямдрал ялаа гэл одоо бариад өдөрч байгаа шүү дээ. Юутэйч миний тактик бол цалин буусан өдөр худалдаа авалт зарлага гаргадаггүй. Дадлага авахулсан юм шиг л. Дадлага авахулсан айтай бол байдаг. Тэгээд юу яадаг? Цалин буусны маргааш өдрөөс нь эхлээд ингээ хууралтууд байж байгаа байхгүй. Би юм олон даасны харах шилдэг байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд би хатгаламжрууд руугаа ингээ дүүргэдэг. Тэгээд одоо ингээд нэг жилд ингээд нэг зорилт тавьсан байгаа байхгүй. Одоо за юу гэм би энэ жилд хэдэн сая төгрөгийн хатгаламж ингээ зорилт тавьчлаа шүү дээ. Тэнгүүд нэг тоо үржүүлж хуваагаад за нэг сард хэдэн төгрөг би хатгаламжтай хийх юм бол энэ тонтой өвчих юм байна гэ мэдчихлээ. Тэнгүүд тэрийгээ би одоо ингээд эхлэж дүүргэж байгаа байхгүй. За тэгээд нэг мөнгө үлднэ дээ нэг ихэнд бус хэдэн бороос ч ихэнд бус хэдэн бороос ч хадгаламж руугаа ингүүд мөнгө үлдэнэ. Тэгээд үлдснээс нь би одоо pay bill-үүдтэй ч юм уу ингээд бас төлөх ёстой нэг юм бас байгаа дээ шүү дээ. Тэднийгээ төлчлөө. Тэгээд үлдснээ харахаар угаас худалдаа авалтыг хүслэхгүй болчихдог байхгүй. Мөнгөгөө харангуйтаа. Тэгээ үлдснээ харангууд би худалдаа авалт хийхгүй эсвэл энэнгээрээ нэг юм тарчиг биш зүгээр ингээд нэг санаа зовхгүй ингээд хэдэн тий өдрүүдээ сэтгэл зовхгүй өнгөрөөхгүй хүртэл одоо явах юм шүү дээ. болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг би илүү худалдаа авалт хийхгүй байх нь шүү дээ. Гэтэ нэг зарим хүмүүс чинь тэгдэд шүү дээ. Одоо ингээд одоо жоох юм үлдчихлээ гэж бодлоо л да. Тэр нэг жоохон мөнгө чинь ингээд нэг үрэх хэцүү одоо ингээд үрэхгүй байх хэцүү шүү дээ. Тэнгүүд тэрийг яг нэг мөсөн гой дуусгаад гой хаяад те гой 0 болгож чаянгуудаа нэг юучгүй амар амгалангаа мэдрээд за угаасаа би мөнгө юм чинь ингээд нэг тарчиг амьдраад тэгч юм шиг санагдсан зарим хүмүүс. Байхгүй болж санаа амардаг те ингээд мөнгөгүй. Гэтэ тэр хүн чинь тэгээд яг тэг дээрээ зогсохгүй байхгүй. Хасгаруугаа орчиж байгаа байхгүй тийм. Тэнгүүд ирээдүйнх нь орлогоос бас ингээд одоо ирээдүйн өөрийг бол одоо дэрэмдэж яах гэсэн үг шүү дээ. Тийм. Буланд таарснаа те ирээдүйн өөртөө буланд тааргуудаа мөнгө байна гэснээр юуг дэрэмдэл аваа авчиж байгаа юм шиг болчихж байгаа шүү дээ. Гэтэ яг нөгөө нэг ирээдүй гэснээс одоо ингээд залуучууд маань тэр тусмаа ингээд одоо дүүнер жоох ингээд залуучууд ер нь бууж өгöd байгаа байхгүй юу? Одоо дэлхийн интэнтэй одоо солонгост ингээд бууж өгсөн үе их ингээд одоо байгаа шүү дээ. Сампо generation гэж байгаа байхгүй юу? Юу ч хийсэн угаасаа сууд юм байна гэдэг. Харин тэд яг буугаад өгцөө. Яг ингээд амар өрсөлдөөнтэй яж хахт нөгөө нэг Япон солонгос гэдэг чинь нөгөө капитализмынхаа дараагийн баг сүүлийн стейжд нь орцсон. Яг ингээд сургуулаа нэг юм чөө амар өрсөлдөөнтэй төгсөлтэй. Одоо чинь би бол ингээд Монголдоо сургуулийнхаа ингээд гавлан байсан. Тэнгүүд яг тэнд байгаа зүгээр захын хүүхэд нь над шиг хүүхэд байгаа байхгүй. Тэгээ тэн дундаас ч алцаад төгсөөд нэг ажилд орсон. Тэгээд тэр нэг ажилдаа одоо юу гэдэг 25 таа цаас үдчихсэн 40 таа дарга болоод тэгээд зүрхээ зориулах гэдэг шүү дээ. Одоо манайх шиг ингээл 3 сар болгонготой салавчиг бол гараад авчиж чадахгүй шүү дээ. Тэр чинь тийм. Яг үхэх гээд шүү дээ. Ажлаас авчих юм бол ажил нь өөрөө амьдралтай юу нөгөө ажил амьдралын баланс. Угаасаа дараагийнх нь хүн угаасаа үүдэлд нь бэлэн зогсож байгаа шүү дээ. Тийм тэнгуут нөгөө нэг тэгж амьдарч байгаа нөхдүүд ч болохоор нөгөө
тэр нэг өрсөлдөөнөөс нүг залуу хүмүүс зайл ингээ бууж өгöd байгаа байхгүй. За бүтэхгүй мэн би зүгээр ингээ цаахан PC тоглоо гэвтчихээ тий. За би зүгээр нэг юм каст жинхэнэнгүүтээ нэг хадгалж мадгалахгүй ихнэрч авахгүй хүүхдч гарахгүй бай юм аа гэл. Тэгээд тэнгуут нэг монголчууд нэг юм бууж өгөхгүй байгаа байхгүй амар сонио. Одоо Америкчуудаас 10 дахин бага цалин авч байгаа. Тэгснэ одоо Америкт байгаа колони үн Монголд байгаа колони үнээс хямдхан шүү дээ. Тэгснэ нэг өдрийн орлогынх нь 80% нь хүнсний зүйл болчиход ахад зүгээр би стил энд коло уусаар л байна гэж. Тэгсэн чинь манайхан болохоор нэг амар юм бадрангуутай нэг бууж өгөхгүй амар бага цалинтай тэгснэ ингээд нийгэм зэг миний амар юм эвгүүтэй тэгснэ ингээд юм амар омглон байгаа тоххой нэг юм. Энэ яг яагаад ингэж омглон байгаад байна вэ? Бихтэй яг юу асуух гэж байгаа юм яриа явчих. Чи саяны дээр бицэн юм аа. Юу ч бичээгүй шүү. Ингээд омглон байгаагийн шалтгааны асууя гэхгүй. Эсвэл нэг юу ч мэдэхгүй одоо амар амгалаа юм уу? Би ингэж боддог шүү. Гэтэ энэ одоо юу ч байсан ямар ч юм уу юм ярих. Би ингэж боддог байхгүй. Одоо нөгөө ингээл чинээ саяны хэлдгээр Японд ч юм уу, Солонгост ч юм уу, Америкт ч юм уу те нэг одоо ингээл нэг залуу баачка ч юм уу сургуулаа төгссөн гар гарч ирэл би өстө нэг шинийн ботсон хэдүүлээ ингээл нийлээл хиймий гэдэг юм бол аль үжээ тэрийг ингээд магадгүй арай муу хувилбаар бодоод хийцэн ч юм хүн байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүн тэр оронд тэр нийгэмд те юм анхны хүн болох юм ч боломжгүй байхгүй. Би нэр яг личерли бараг л ямар ч боломжгүй. Ер нь бол жишээлбэл Facebook-ийн өмнө жишээлбэл яг төстэй хайтап байж тээ. Тэгэхээр Facebook-ыг анхны олон нийтийн сүлжээ гэж хэлэх боломжгүй байна. Зүгээр тийм мундаг олон нийтийн сүлжээ. Нэг Монголын чинь нэг Монголд анхуд байгаа. Тийм тэнгүүд одоо бид нар юу сонсож байна гэхээр Монголын хамгийн анхны гэдэг үг бараг реклам болгон дээр байгаа байхгүй. Тэр магадгүй монголчуудыг би хурцалдаг байхгүй шүү дээ байхгүй. Одоо тийм хурцлаа тий. Жишээлбэл бидний одоо юу гэдэг чи ээж аавч ч юм уу эсвэл захирч юм бид нарт хэлэл та нар хамгийн анхны ийм хүн болох боломж байна гээл тий. Тэгээ бодонгууд нэрэ боломж нь байгаа ч юм шиг тий. Нэрээ тэрийг ингээд хийцэн гар нэрэ байхгүй ч юм шиг тий. Болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо тэр зай байна. Тэгээд бид нар жоохон залхуураа суугаад ахаж гэсэн стил байгаад байгаа байхгүй. Тий. Ер нь бол ингээд тэр зайд очих хүсэлтэй эсвэл очих потенциалтай хүмүүс магадгүй цөөхөн байгаад байгаа болохоор бид нар тийм бадрангуу байгаа гэж би бодоод байгаа шин. Өнөөдөр болохгүй байгаа ч гэсэн угаасаа ирээдүйд нэх өрсөлдөөнгүй ингээд угаасаа л болчих шүү дээ гэдэг нэг юм итгэл байгаад байна шүү дээ. Тийм. Тэгээ би юу ч хийсэн ч гэсэн юутай ч анхны болно гэдгийг ингээд мэдээд байгаа хэрэг. Тэ. Одоо нэг хасын гахан их шиг. Тэ. Гоё шүү. Ой хүш юу амар хүний нэр мэрхлээ явчихсан. Кат. Өгөхтэй өөрөө угаасаа юун дээр хэлсэн шүү дээ. Таслахгүй. Анхныхоо хэрэгтэй гэсэн шүү. Тийм. За тийм ээ. За тэгээд юм авахтаа тэгээд хадгалчтай юм байна. Ер нь бол яг ингээд дундаж одоо залуу хүнээс бол илүү сайн л залуу хүн л л та өөрөө тэгээд. Тэр миний магадгүй тэр нөгөө эхний өдрөө үрдэггүй сэтгэлгээ маань. Тэгэл болоо юу те. Өөр тийм трик байна уу? Тэр сэтгэлгээ маань нөгөө эхний өдрийн буусан цалин хүнд ямар ч тийм хүй би эндээс чинь тийм юм гэсэн сэтгэл төрүүлдэггүй юм шиг үлээ. Тэр гасагдаад ийм үлдэх ёстой штэ гэсэн сэтгэл төрүүлдэггүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Нөгөө нэг арай том дүг харагдаад байгаа штэ. Тийм. Тэнгүүд гарах ёстой юмнуудыг гаргахчингууд арай нэг жоохон болно штэ. Тэнгүүд хүн үлдсэн сонголтуудаа надад нэрэ хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг тийм essential сонголтуудыг хийх ёстой болчих واخхой. Бацах юм бол өөрийгөө хүчээр аль болох хурдан ядууруулж ийна л одоо гэсэн үг юм уу та. Тэг ядуу байхаар муухай биш үү? Үгүй ихтэй тэр чинь нэг тэг 10,000 төгрөгөө нэг хүлэртэл нь хатгаалтай ингээл юу ч байхгүй те. Хамаг биелээ төлсөн тэр чинь төлөхгүй байж байгаад ингээд одоо төлж болох байлгүй дээ. Тэгээд албаар өөрийгөө гялс ядууруулаад хадгаламжинд хамаг юм хийгээл те. Нөгөө нэг 95 нөмөрөл нэг юу гэдэг нэг хитэн төгрөг атгаал явахаар муухай биш үү яг ингээд нэг anxiety дээр ингээд хөдлөхгүй юу? Тэр нөгөө яаж амьдран хатгцсан байгаа 10,000 төгрөг чинь би яаж ч үрж болох 10,000 төгрөг байхгүй. Гэтэ 10,000. Ямар ч одоо сонголт би хийж болох 10,000. Тэрнээс өмнө байгаа тэр 20,000 төгрөг чинь болохоор би юмаа төлөх ёстой, уг нь болоолоос хадгалчмаар байдаг, хүн төх ёстой мөнгө өгмөр байдаг. Дээрээс нь одоо тий кофе уумаар байна, гүчи барьмаар байна 20,000 гоод байгаа байхгүй. 20,000 гарчгүй.
Тий. Тэнгүүд дарамттай 20,000 юм байна. Дарамттай 20,000 бах уу? Эсвэл одоо тий эрх чөлөөтэй 10,000 бах уу сонголцож байгаа байхгүй. Тэнгүүд би юу сонгож байна гэхээр эрх чөлөөтэй 10,000-ыг сонгож байгаа байхгүй. Тэнгүүд эрх чөлөөтэй 10,000-ыг сонгосны дараа би бас хадгаламжтай болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг сонгоод байгаа. Миний нэг трийг. Тэгээд одоо би юу руу орж ийн л та. Одоо юм хувийн одоо статус руу орж ийн л та. Одоо ингээд нөгөө тусдаа гарсан ингээд хоёулаа ингээд амьдардаг болсон учраас за мөнгөө бас яаж захиран зарцуулах вэ гэдэг юм бас болчихж байгаа байхгүй. Өмнө би нөгөө хөлтэй 10,000 тайсан шүү дээ. Тэрнгээрээ би дураараа одоо дургуун өрөөл кофе уугаад дургуун өрөөл таксид чиж байгаа шүү дээ. Ганцаараа эсвэл орой очиж хоол идэхгүй гадуур нэг юм идэд ч юм. Дөнгөд хоёулаа олчингууд энэ дээр би бас нэг юм олж мэдсэн нь дундаа юм данстай болоод тэгээд тэр интернет банкын суулгаад за энэний нэвтрэх нэр нууц үг нь шүү гэд тэгээд сар болгонд хийж байгаа мөнгө хийгээд тэгээд хоёр талаас хийчихэж байгаа байхгүй. За чи тэдэнд сар болгонд хэдий хийн бид хэдий хийн гэд тэгээд тэрнгүүрээ юунууд авчиж байгаа. Одоо нөгөө ус тахилгаан тог мах будаа мудаага аваад тэгээд нөгөө хөс даравч үлдчихэж байгаа байхгүй. Тэнгүү тэр хөс дарав жинхнээсээ яг ингээ миний болчихж байгаа байхгүй. Яг ингээд хостой болонгууд ингээд одоо нэг өөрийнх нь мөнгөнд багасч чинь ихсэж чинь одоо нөгөө хүн чинь яг их мөнгөтэй бол өөрийнх чинь ихсгэл байх л та тийм. Яг юм дундын одоо тийм санхүү гэж юм байд юм. Одоо тэгж дундаа орсноор ер нь дээрд чинь ордож байна. Ер нь яатай юм. Ихтэй ер нь бол хоёр хүн нэг хүнээс ялт өгчтэй юм бэл. Хань бараал юм бэл. Салчул яах вэ? За ярьлаа гэж нас. Тэгэхгүй байх болтугай. Тийм нэг трик байна. Тэгээд хадгаламжаа эхэлж дүүргдэг юм байна. Тэгээд би нөгөө юу хөтэлдэг. Орлого зарлага бүртгэдэг. Гэтэ ингээл нөгөө бүртгэнэ гэдэг нь. За өнөөдөр хараалтай. Гэтэ хідэр хоол идчих, хідэр кофе очив гэхгүй. 7 хоногт нэг удаа ер нь бол ерөнхийд нь хараад одоо чинь нөгөө интернет банкаар Excel-ээр хуулгаад татаал тэгэл харж штэ. Зоодох яах. Тэгээд сайхан харчаад тэгээд нэг 2 жил яг тэгэж өөрийгөө харсны эцэс одоо би ингээ баримжаатай болчихж байгаа байхгүй. Ер нь одоо 23 настай ингээд офисын ажил эрхэлдэг хүн хэдэн төгрөгийн дунджаар зардалтай амьдраад байгаа юм бэ? За дундаж гэж ярьж штэ. Зүгээр шууд хэлчих зүгээр. Хэд үдэ. Залуу хүний одоо зардал нь сарын 400 400,000 амьдрах уу? Зүгээр нэг тийм амар хахаж цатлаа. Өдрийн 3 кофе 2 хоолтой биш. Нэг кофе нэг хоолтой. Нэг хоол нэг кофе. Тийм. Гэтэ нэг кофе нэг хоол ч юм бод бас нэг амар нэг тийм. Хангалуун навтрал биш. Тийм. Яг ингээд нөгөө юу биш байгаа байхгүй. Чүүчгнээд бүр ингээд нэг чөөчсэн нөгөө хөстэй биш байгаа байхгүй. Нэг кофе нэг хоолтой. Тэр нь тэгээ ажлын 5 өдөр сайхан. Гэхдээ одоо саяны сарын 400,000 төгрөгийн зардал бол амар шоудлт авахгүй. Амар гүчи зүнх орохгүй. Тэ 7 хоног болгоны маникюр, педикюр өссөний засалт масалт нэмэлт зардлууд нэг орохгүй. Зүгээр ингээд сайхан өсөхгүй, ядрахгүй, тэ цангахгүй. Ингээд амьдрахад бол сарын 400 болборлтыг. Залуу хүн шүү дээ. Тийм залуу. За тэгээд сонсож байгаа хад хэрвээ залуу хүн бол 400,000-аар амьдарч болох юм байна. Тэгээд цалин 400,000 байхад бол ер нь амьдарчих юм байна. 4-600,000 төгрөг. Хамгийн доод цалин чинь одоо хэд байгаа лээ? 400. 400. Ер нь яг л юм шүү. Гэтэ ч татвар басчих. Татвар басагдаж байгаа. Тэгээ саяны нөгөө нэг кофе нэг хоолн дээрээ нэг 7 хоногийн 5 дахь өдрийг нэмээд явчих юм бол нэг 600 800 болно. Тэгээд тэрнээс 7 хоногт 2-оос 1-ээс их гардаг бол өөртөө бодчихгүй юу? Гэтэ би яг саяны энэ комментэн дээр зарим хүмүүсээс сарын 600 ч арай өндөр байна гэсэн коммент бол авсан. 600 өндөр байна. Ямар хүн одоо тэгж хэлээд байна вэ? Хүмүүс бас арай өөрөөр бачталж болно шүү дээ. Кофегоо одоо юу гэдэг чинь те. Арай багасгах ч юм уу эсвэл өөрөө найруулад уудаг ч юм уу. Латте уудаг бол американо уултаа ч юм уу сонголттой байгаа байхгүй те. Тэг бүр яг нэг ЕЕМ-ийг ууж болдог юм те. Үнэхээр юу юм боо. Экстрим хадгалмаар байгаа л те. Тийм.
Тиймэрхүү юм бас байсан. За ингээд нэгтлэн хүний амьдрал нэг иймэрхүү тэгээд мөрчөөсөн нэг жирийн одоо мань хэдээс одоо урлагийн хүмүүс ч одоо хамгийн хэцүү шттэ. Ингээл нэг байжаас нэг гинт нэг юм сонсоод уйлал мөнгө өрчөж байгаа хгүй юусэн амар амархан урлагч. Нэг би тийм юм мэдэрчлээ гэл тэгэл маргааш мөнгө өгөхгүй те. Нэг сахан урт төстэй дургай жинстэй хүн явж байгаа шттэ. Тэгээд санхүү гэх юм бол яг одоо мань хэдээс арай дээр юм байна. Тэгээд одоо санхүүгийн биш хүмүүсийг одоо юм санхүүлэг одоо яаж болгох вэ? Одоо ингээд сүүлийн асуулт. Одоо яаж одоо ордерлыг болох вэ? Одоо жишээ нь би гэдэг ингээд байглаасаа ордерлыг биш. Яг ингээд яадаг вэ гэхээр төлөвлөгөө ер нь нэг төлөвлөгөөгөр нэг явдаггүй. Гэхдээ яг ингээд юм байлаа гэд хийх үедээ нэг тухайн үедээ нэг импровайз гэдэг шүү дээ тийм. Яг тухайн үедээ учрыг нь олоод гэлс сэтгэж мэтгээд ч юм уу тийм. Яг төлөвлөснөөсөө баг илүү сайн ч юм уу яг ингээд хийчих болдог байхгүй янз бүр юмыг. Тэгээ одоо тэгж амьдраад байгаа одоо тийм random те одоо тийм chaotic амьдраад байгаа хүмүүст одоо шидэх санаа байна одоо ингээд санхүүгийн тал дээр шүү дээ тийм. Мөнгө санганы тухай. Хоёр л юм байна ер нь бол. Хоёлынгийн нөгөө сая ярьснаар ямар ч хүн те одоо ямар нэгэн дарамт шахалт эсвэл ямар нэг юм мэс үртэн тохиолдлоо гэж бодоход ирэх 3 сарыг аргалчаар тийм нөгөө өөрийг нь 50 байлгачаар одоо 50 суулгачаар тийм бэкап хинт ч хэрэгтэй байхгүй. Энэ санхүүгийн хүн байсан ч санхүүгийн биш хүн байсан ч хүн чинь ер нь амар 50 байх тодорхой байх дуртай шүү дээ. Юм тодорхой байх дуртай. Тийм nature нь юу болох нь мэдэгдэжээ үлтерхүү амарах гэдэг шүү дээ. Тэгэхээр юу болох нь мэддэхгүй энэ аимшигтай нэг сонин одоо газар те амьдарж байгаа юм чин ядаж ирэх 3 сар ямар ч ажил хийхгүй байсан ч өсөөд өгчгүй бэкаптай байх юм бол та өнөөдөр ингээд бүсөө чангахлахгүйгээр сууж болох гээд байгаа байхгүй юу? Сул хонготой. Тий. Ер нь бол нэг юм инээж минээдэг ч юм уу тий. Юу гэдэг чи. Ямар ч үйлэхгүй суух боломжтой байгаа байхгүй юу? Мөнгөгүй хүмүүс нэг инээдэггүй те нэг харсан ингээд амар инээдтэй мэрэд тах чинь инээдэггүй штэ. Тэгээд яасан гэсэн чинь мөнгө л байдаг л та тэгээд. Тийм байл. Эхний санаа нь бол би ингэж боддیں۔ Яг саяных шиг. Юу ч ихгүй 3 сар болсон ч гэсэн бэкап чим авдрант чинь эсвэл өөрөө хөлсөд атгах гэж болно те байх хэвээр. Хоёр дахь нь одоо энэ чинь 3 сарын юм ярьчлаа шүү дээ бид сая. Ирэх 3 сар. 3 сар өнгөрөхөд 30 болтох гэдэг шүү дээ. Тэгэнгүүт одоо хөгшрөөд ажил хийхээ болсон хойноо эн чинь бас дахиад яригдах гэдэг шүү дээ. Юу ч ихгүй амьдрах гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр үедээ бас ингээд инээгээд ингээд жага сул суух гэдэг байгаа байхгүй юу? Тэр үедээ зориулаад бас одоо юм сурдаг ч юм уу эсвэл одоо ийгдэг ч юм те. Тэр үедээ зориулаад бас нэг юм бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэтгэвэр үү те. Үгүй одоо тэгээд тэтгэвэр чинь бидний гараас бол гарчлаа шүү дээ. Тэ. Тэнгүүд одоо юу гэдэг чинь бонд авдаг ч юм. Тэ. Итгэлцлийн одоо үнцас авдаг ч юм уу. Хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу те. Гэт одоо бид нар чи амар сонголттой болчихж байгаа байхгүй юу? Одоо өмнө нь бол зүгээр за мөнгө хадгалыг ингэнгүүд гуцсан дараа хийгээд ч юм уу те. Эсвэл амьсан дотор хийгээд ч юм уу. Эсвэл банкнд хадгалуулаад те. Боллоо шүү дээ. Тэнгүүд өнөөдөр инфляц 14.2% болчингууд бид нар банкнд 8% хүүтэй мөнгө хадгалуулах нь ямар ч утгагүй зүгээр гуцсан доороо хийснээс илүү үнцэнэг болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд бид нар одоо ингээл хувьцаа байж болж гин, үн цааснууд байж болж гин, ихтгэлцэл үрийн бичгийг одоо зээл гэхэд бүгднийг гаргаж гин тий. Хүүн бол банкны хүүгээс хамаагүй өндөр өгөөчтэй байна. Одоо ингээл янз бүрийн хөрөнгө оруулалт, NFT, крипто, койнууд гэл биш тий. Тэгэд нэг хөгшөрнө гэж ярьж штэ. Тэнгүүт за одоо яг стож инхнээс сүүлийн асуулт асуу ингээд одоо нэг юм nihilistic одоо бодлоод байна штэ. Ингээд хөгшрөөч үгүй ч үү те. Одоо ингээд маргааш хөгчүүл яах юм гэж аахгүй. Одоо ингээд байман боллоо штэ. Ингээд Украин гэл. Тэгсэн чинь яг нэг өглөөс ирсэн чинь те тэнгэрт нэг амар тод гэрэл харагдал бид нар дээр пуужа очивол ч юм уу те. Одоо тэгчих юм бол одоо би те одоо өнөөдөр юу яа нэг 4 хоол идчих байталтай нэг хоол идэж мэдээлтэй ингээд хадгалж одоо ингэж одоо чөөхчөж амьдрах хэрэг юу байсан бэ гэдэг нэг толгоо шаах юм шиг л байна л та. Тэг яг нэг юм
одоо нөгөө нэг YOLO гэдэг шүү дээ. Нөгөө you only live once гэдэг ингээл өнөөдөр яамаа те маргааш яагач үлээ өдөр болгон шинээр эхлэхэл. Тим нөхдүүдэд одоо юу гэж хэлэх вэ тэгвэл одоо тэр хүмүүсийг одоо ингээд хадгал гэж ятгахж байгаа бол одоо юу гэж хэлж одоо ятгамаар юм. Нөгөө буянгийн жаргах хэлсэн гэдэг чинь нөгөө та нэг амар баян гэдэг наа та тэгээд тийм амар баян юм өгсөж үгүй би одоо тэгээд одоо баян гэдэг өдөрт ямар нэг хон гаргаж итэлтэй юм штэ та нарт ялгаагүй л нэг тавг аяг хоол идэн штэ гэд тэгдэг шиг ер нь бол ялгаагүй л бидний бүгднгийнх нь хэрэгжилж байгаа идж байгаа ууж байгаа яг нэг л юм байгаа байхгүй тэнгүүд тэднэр дундаас аль нь ингээд өнөөдөр чамд ингээд нэг юм 50 суугаад нэг инээгээд те яг одоо ингээд хажуу хавиргаар чи юу болоод байна хажуу хавиргын хүмүүс ч аз жаргалтай байна уу чи өөрөө аз жаргалтай байна уу хүн амтныг ингээд те сэтгэл зүрхнээсээ хайрлаж чадчихээн үү гэдэг чинь л чухал болчихж байгаа байхгүй юу тэгээд тэрэнд магадгүй чиний авдарны мөнгө атгах байгаа мөнгө чинь чамайг тэгүүлж чадахгүй байх юм бол тэгж чадуулах мөнгийг нь хажуудаа тавьчаад тэгээ суугаасаа л гэж бодож байна. Сайхан юм дөө тэгт. Тэгж л боддог шүү дээ. Тэгээ угаасаа нөгөө юунад ярьдэн шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс ярьдэн шүү дээ. Өөнийх урт наслахгүй. Тийм зүгээр. Эрэгтэй ч 80 бол арай гээл тий. Тийм шүү дээ. Би баг нөгөө амьдралаа 20 жилээр ингээд чаптер болгож байгаа хгүй бүлэглээд тэмүүт яг 20 40 60 гэдэг ингээд 60-аас цаашаа би бодмоорг байгаа байхгүй. Одоо 60 настад одоо юу ч хийх юм те ингээд хийх гэсэн чи баг ингээд босоод суусан чи ингээд нор татчих юм те ингээд тэнд бол би нэх одоо ач холбогдол өгөхгүй байгаа юм ер нь бол 60-аас дээш наснда. Яг ингээд бодож байгаа одоо яг би ингэж бодож байхад одоо бас өөр хүмүүс бодож л байгаа байх. Тэгээд нэх урт наслахгүй юм чи баг тэтгэвртэй гараач өгөөч бодож байгаа хүмүүс маань яг ингээд нэг тэтгэврээ бодохгүй улмаас хадгалахгүй байгаа улмаас өнөө маргааш ингээд нэг чөөчөж яваад байна да. Тэнгүүд миний нөгөө бодож исэн эхнийх нь 3 сар дараачих нь бол нөгөө урт хугацааныхаас шүү дээ. Урт хугацааных нь хамаагүй болчлоо шүү дээ. Тэнгүүд нөгөө 3 сар ч хийстэл байгаад байхгүй. Тэгвэл чи бас маргааш амьдрах магадлал их биш шүү дээ. 30 жил амьдрах 3 сар амьдрчих байл үү. Амьдрчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чи 3 сар амьдрах гээд байгаа юм чинь өнөөдөр бас тайм сууч маар шүү дээ. Тэнгүүд нөгөө юм чинь бас хэрэг бодлоо. Тэгвэл одоо зүгээр одоо базаадлах юм бол за яг ингээ хөвчрөхгүй гэж бодож байгаа бол одоо хамаалгаа тэгээд боддгоороо тэгээ ямар ч байсан 3 сараа тэгвэл атлист хий. Тийм. 3 сараа атлист 50 байлгаад өнөөдөр нэг сайхан аз жаргалтай амьдраад өгөөч гэж одоо бодож байна. Тэгээд мөнгөө хадгалцгаагаараа залуусаа. Мөнгөө хадгалцгаагаараа илүү гарч байгаа мөнгө төгрөгөө хөрөнгө оруулалт хийгээрээ зээлийнхэн бол бүх төрлийн хөрөнгө оруулалтыг бол одоо хийхэд бас байгаа шүү. Компани реклам дэвчлээ. За ингээд юугаа дуусгацгаая. Подкаст дуусгацгаая. Тэгээд одоо нэгийг бодож хоёрыг тунгасан байх гэж найдаж байна. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. За офис дотроо энэ өрөөнд хүрэлцэн ирсэнтэй таатай байна. Зүгээр нэг дор гэж. Одоо. За баярлалаа. Bye bye.